Дараагийн мэдээг танилцуулъя. Bosch улсын шинэ ерөнхийлөгч эхний бодлогын алхмаа хийлээ. За түүний хувьд бол компанит ажлынхаа үеэр татварыг бууруулах бодлогыг ард түмэндээ амласан. За ийхүү ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй тэрээр тухайн амлалтандаа хүрч шинэ хуулийн төслийг батлах ийм зүйлд бол гарын үсэг зурснаа мэдэгдэж байгаа. За энэхүү хуулийн төслийн дагуу 2-оос дээш хүүхэдтэй өргүүдийн хувьд татварын хөнгөлөлт идэх ийм боломжтой болж байгаа юм байна. За энэхүү татварын реформ гэр бүлийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжлийг сайжруулах зорилготойгоор энэхүү татварын реформыг хийж байгаа юм байна. За 8 дугаар сард Карл Невекогийн хувьд өргөн барьсан хуулийн төсөлд нь нийтдээ 140 мянган золот буюу евроор шилжүүлэх юм бол 32,973 евро хүртэлх орлоготой гэр бүлд ногдуулах орлогын татварын үүргийг хассан байна. За татварын хөнгөлөлтийг хууль ёсны асран хамгаалагч, асран хүмүүжүүлэгч гэх мэт хүүхдийн төлөө эцэг гэхийн хариуцлага хүлээж байгаа бүх эцэг гэх асран хамгаалагч нарт бол ийхүү боломжийг олгож байгаа юм байна. За ерөнхийлөгчийн өөр хийсэн тооцоогоор Porsche-ын дундаж гэр бүл татварын шинэ хөнгөлөлтийн үр дүнд нийтдээ 1000 золот буюу 235 евро орлоготой байх боломжтой болж байгаа юм байна. За энэхүү шинэ реформын бодит үүрэг нөлөө нь 2027 онд бол илэрч гарч ирнэ. За 2026 оны татварын тайланд бол мөн харагдах боломжтой гэж үзэж байгаа юм байна. За ерөнхийлөгч Наварокигийн хувьд ерөнхийлөгчийнхөө сонгуулийн кампанит ажлын үеэр гэр бүлүүдэд чиглэсэн тулгуур бодлогыг хэрэгжүүлнэ гэж мэдгдсэн. За үүний нэг нь хувь хүний орлогын албан татварыг тэглэх бодлого байсан. 3 дугаар сарын эхээр тэрээр Porsche-тай гэрээ хийсэн гэрээгээ танилцуулсан. За энэ үеэрээ ерөнхийлөгч сонгогдсон эхний өдрөөс эхлээд татварын хөнгөлөлт үзүүлэгээ мэдэгдэж байсан. За тэрээр 6 дугаар сард болсон 2 дугаар шатны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ард түмэндээ хандаж үг хэлсэн. За энэ үеэрээ 8 дугаар сарын 8-ны өдөр бол хуулийн төсөл өргөн барина гэдгээ мэдгдсэн. За яг энэ дагуу бол тухайн өдөр хуулийн төсөлд гарын үсэг зурж Porsche-ын парламент Сеймд бол өргөн мэдүүлсэн юм байгаа. Ерөнхийлөгчийн энэхүү хувь хүний орлогын албан татварыг тэглэх бодлого нь бол маш өргөн цар хүрээтэй татварын үйл ажиллагааны зөвхөн нэг хэсэг болж байгаа юм байна. За тус улсын хувьд бол нөөтийн албан татварыг 23% байсан бол 22% болгож бууруулах, хөрөнгийн албан татварыг байхгүй болгох, за мөн квотад сурласан тэтгэврийн индексжүүлсэн тогтолцоо зэргийг бол хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. За энэ бол хэсэгчлсэн явагдаж байгаа нийтдээ татварын хуйг гэж нэрлэгдсэн томоохон бодлогын нэг үр дүн болж байгаа юм. За ерөнхийлөгчийн тамгын газар бол шинэ татварын тогтолцоог бий болгосноор энэхүү хөтөлбөрт шаардлагатай санхүүжилтийг олох боломжтой гэж үзэж байгаа. За энэхүү татвартай холбоотой хөнгөлөлтийг хэрэгжүүлэхэд нийтдээ 14 тэрбум золот буюу евроор шилжүүлэх юм бол 3 тэрбум евро бол шаардлагатай. Тийм учраас бол татварын тогтолцоог сайжруулах явцад бол энэхүү орлогыг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа. За гэхдээ санхүүгийн шинжээчдийн хувьд бол зөвхөн энэ замаар бол тухайн арга хэмжээг хийх хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж байгаа юм. Бодит үр шимийг бол ерөнхийдөө чинээлэг ард иргэд хүртэх магадaltaй гэж бас шүүмжлэгчид үзэж байгаа. За тухайлах юм бол Infact компани татварын ахлах зөвлөх Петр Жушиг мэддэхдээ бага орлоготой эсвэл огт татвар төлдөггүй бага орлоготой гэр бүлүүд бага хэмжээний ашиг хүртэх бол өндөр орлоготой гэр бүлүүд энэхүү татварын хөнгөлөлтөөс хамгийн их ашиг хүртэх боломжтой болж байгаа юм байна. Жишээлх юм бол сарын орлого нь 7000 золот байгаа гэр бүл ойролцоогоор 395 золотын хөнгөлөлт идэх боломжтой. За харьцуулах юм бол 12,000 золотын цалин авдаг эцэг эхчүүд сар бүр 913 золот буюу жилдээ 11,000 золотыг хэмнэх боломжтой болж байгаа юм байна. Үүний зэрэгцээ үндэсний хэмжээнд хамгийн бага орлоготой гэр бүлүүд ойролцоогоор 75 золотын энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр бол хадгалах боломж үүсч байгаа юм байна. За ийм учраас бол энэ татварын хөнгөлөлтийн үйл ажиллагаа чинээлэг хүмүүсийг илүүтэй дэмжиж, за харин бага орлоготой хүмүүст төдийлөн нөлөө авчрахгүй гэж шинжээчид үзэж байгаа. За 9 дугаар сарын 11-нд ерөнхийлөгчийн боловсруулсан төслийн талаар бол олон нийтээс бас санал асуулга авч олон нийтийн санал бодлыг бас авсан юм байна. За нийтдээ хэлэлцүүлэхт бол 476 хүн оролцсны 71% нь эрэгтэй, за 29% нь эмэгтэйчүүд байсан юм байна. За ингээд санал асуулгад оролцогчдын 76 орчим хувь нь шинэ татварын реформ шинжлэгийг бол заашгүй шаардлагатай зүйл гэж дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол ердөө 16% нь энэхүү шинэ ерөнхийлөгчийг хэрэгжүүлж байгаа саналыг бол эрс эсэргүүцэж байгаа гэдгийг мэдгдсэн. За түүнчлэн 2 дээр нэмэх нь 2 гэр бүл хүн амын орлогын албан татварыг тэглэснээр эдийн засаг санхүүгийн нөлөөлийн талаар танилцуулсан үнэлгээг судалгаанд бас оролцогчдоор дамжуулан үнэлүүлсэн юм байна. За ингээд бол судалгаанд оролцогчдын 66% нь тухайн бодлогыг маш эергээр үнэлсэн бол ердөө 10-аас 11% нь бол үүнийг эерэг бусаар харж байгаагаа олон нийтэд мэдэгдэж байгаа юм байна.
байна. За ямар ч байсан бол Польш улсын хувьд ийхүү одоо татварын бодлогыг бол хэрэгжүүлж байгаа юм байна. За манай улсын хувьд ч гэсэн татварын шинжилгээг одоо хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа нь бол Польшийн жишээг бас харах. За эндээс бол ололт амжилтыг нь суралцах, за мөн алдаа дутагдлыг нь хэрэгжүүлэхээс бол зайлсхийх ийм боломжийг олгож байгаамаа.